За сайн байцгаана манайхаа. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ бөөнөрөө хэвн родыг авах болно. Бичлэгээ арай жоохон удаа хий гэж шийдсэн байгаа. Ер нь 4 минут болохоор арай л хурдан дуусчаад байгаа юм шиг байгаа. Тэгээд ер нь энэ удаа бүтэн тайлбарлаад өгнө. Өглөөний нарч хурц гэрэлтэй биш үү нүд гэл бад. За бидний очих байрлал бол Nord Expedition гэдэг нэг газар байгаа. Одоо хэдүүлээ Nord Expedition руу явна да. Пазлууд нь ерөөхдөө яг хэлэх юм бол тийм амар хаард биш зэ. Ер нь ямар ч хүн хийж боломжтой пазлууд байгаа зэ. Яг уу мөнгөний хэрэг айгүй их орно. Одоо та нарт 1,750,000 дээр нэмээд Avalanche Totem гэдэг нэг тотем байгаа. Тэр тотемийн хэрэг бол ер нь 150,000 гэж байгаа зэ. За тэгээд тэр тотемыг аваад ашиглаад яг тэгээд нийтдээ ер нь сая 900,000 болно. Тэгээ та нарт хэрэгтэй зүйлх юм бол энэ шинээр авсан политой байна. Нэр нь хэм бол Winter Cloak гэдэг энд байна. За тэгээд хоёр дахь зүйлх юм бол энэ Oxygen. Энэ хэрэг болно заяа. Хамгийн ихний Oxygen танк бол энэ байна. Энийг аваад тэгээд дэш явцгаая. Хэдүүлээ 3 төрлийн кристалл авна. Тэр 3 төрлийн кристалл нь болохоор ногоон, улаан, шар тэгээд зинхэр гэсэн 4 төрлийн кристалл авах хэрэгтэй. Яа ер нь тэр дөрвийг л авчгаад тэгээд болоод өө хэрэгтэй юм даа. Мөнгө нөх юм бол тэр дөрөв багтал. За энэ бол хамгийн их нэг кристалл авах газар байна заяа. Энэ кристаллыг авахын тулд та нарт пикак хэрэг болно. Одоо бичлэгээ жоохон гүйлгээд үзэх юм бол би ер нь бичлэгээний явцад би ер нь яаж пикак авахыг харуулсан заяа. Одоо энэ ингээд бүр мөсөнд хөлдсөн байгаа заяа. Та нарт тэр бол та нар тэгээд энэ мөсийг ингээд пикаксаараа хагалж авах шүү заяа. За тэгээд хагалаад энийг авчаад цаашаа яваад явсаар амдагаад энэ дээр ч багтаад курчиг өмссөн чинь жоохон багтахгүй жоохон бүдүүн юм шиг болчиход байна. Энэ нуулан дээр бараг төөрөх зам байхгүй би та нар зүгээр ингээ замаатайгаа яваалах юм бол дээшээ яваал. За тэгээд энэ дээр гарч ирээ зүүн тал руугаа явах юм бол манай 2 дахь кемп байгаа. Энэ кемпнаас юу авах юм бэ гэхээр одоо та нар нэг миний саяны хэлээдсэн пикаксыг авна. Тэгээд шинэ Oxygen танк байна. За тэгээд эндээсээ агаараа нөхөж болно. Галаа нөхөж болно. Шинэ нуурга байна. За тэгээд шууд цаашаа явъя. Энэ агуулаа ороод энд нэг хүн байгаа заяа. Энэ гартаа уулзсан заяа. Энэ гартаа ингэж уулзаад тэгэд энэ гартаа уулзсны дараа энэ гар та нарт ийм ногоон кристалл өгөн заяа. Тэгээд одоо та нарт ингээд
цэнхэр ногоон гэсэн хоёр крустал байгаа заяа. 4 крустал хэрэгтэй бид нар. Тэгээд 4 крусталыгаа хоёрыг аваад цаашаа одоо шарын аваад тэгээд хамгийн сүүлд улааныг навнаа. Шарын авахын тулд 150,000 авиланч тотем гэд хэрэг болно. За тэр тотемыг одоо хаанаас авах вэ гэхээр ийш нилээ яваад байгаа да. Бүр ийш ингэж яваад дахиад тийш яваад за энэ яг ингэ дээшээ өгсдөг нэг ийм зам байгаа заяа. Ийм замны яг баруун талд заяа. Энэ амар зэвүүн амар нууц байрлалтай. Яг ингээд энийг том чулууны ард байгаа заяа. За ингээд 150,000-аар нэгийг аваад одоо боцож аваад за тэгээд яг энэ чулуун дээр ирээд за бичлэгээ энэ нүрээ дуусгах юм байна. Би ингээд дойсоо унаад өглөө. Баяртай. За бодлоо лээ тоолсон. Ийшээ яг ингээд саяны чулуунаас аванж ирээд авиланч тотем ашиглаад тэгээд шар крустал нь гараад ирнэ. За та нар ингээд 3 төрлийн крусталтай байгаа заяа. Шар, ногоон, цэнхэр гэд энэ 3 байгаа заяа. Одоо дээшээ буцаж гараад энэ оногдвол амьд үлдэхгүй нэ. Энэ чинь дээшээ гарах газар байд юм. За нэг юмсан доошогоо унаад тэгээд дахиад ихнээс нь дээшээ гарах юм. За хэдүүлээ нөгөө чулуун дээр буцаад ирлээ. Одоо энэ чулуунаас цааш яваад одоо хэдүүлээ уулан дээр гарнаа. Явсараа байгаад. За эндээс ингээд дэш яваад
За энд ирэхээр ингээд camp 3 гэдэг байна. Биш шүү. Агуу байна. Яан дурчиж нэг агуу байсан байна. За энэ хэсэг дээр энийг давханд бол та нар glider хэрэг болно. Glider-ыг ер нь авч болох газар гэх юм бол юу лээ? Нэг Rossfield Bay дээрээс авч болно. Rossfield Bay. За ийшээ гараад ирээд ийш явах юм бол 3 дахь camp нэ. Энэ camp дээрээс та нар шинэ уурга авч болно. Шинэ нэг oxygen tank авч болно. Тэгээд агаараа бас нөхчиж болно. Тэгээд температураа бас дээшлүүлээд за эндээс энэ ихчээс би нэг болтой авсан. Амар гоё болтой. Энэ тарагдж байгаа энэ болтой байна. $7500. Яг гоо жоохон доллараар ирэх юм бол жоохон үнэтэй л дээ. Гэхдээ гоё болтой. Маш гоё. За тэгээ шинэ төлтөгөө авчаад одоо цаашаа явъя. Буцаж яваад энэгээр ингээд буцаж буугаад энэ өсвөр замаар дээшээ хөсөөд ер нь замаад байгаа яваад хаа тэгээ төөрөхгүй дээ дэшээ гараад ирчихсэн. Температур агаар хоёроо сайн анзаарахгүй болохгүй. За ингээд хамгийн дээр нь гараад ирлээ дээ уулныхаа. За эндээс та нар нэг шинэ пөлтөө авч болно. Ямар ч ялгаагүй л дээ яг адилхан. За тэгээд миний ашиглаад байгаа glider байна. Тэгээд дахиад oxygen tank хамгийн сайн зав юм. За тэгээд энийг аваад нэг авчаад дараа нь энэ үнэтэй уулзаад за тэгээд энэ үнэтэй уулзсны дараа энэ та нарт нэг даалгавар өгнө. Тэгээд тэр даалгаврыг биелүүлчихэд дараа нь энэ юугаа авах шүү дээ. Одоо даалгаврыг яаж биелүүлэх вэ гэхээр нэг хідэн коноп очиж дараалал одоо. За мөсүүдээс эхлэе. Мөсүүд дээр яг бууж ирээд яг энэ нэг лидер бордын ард нэг ногоо та нарынх дээр улаан байгаа хта. Энийг даран заяа. Энэ хамгийн ихнийх нь.
За энийг ингээд авчаад дараагийнх нь байршил болохоор энэ Roslית Bay гэдэг тийш очиод байгаа. За Roslית Bay хаана нөгөө вэ гэхээр энэ хоёр гар байгаа зэ. Энэ хоёр гарын яг энэ сууж байгаа гарын энэ яг энэ дараагийн байршил нь болохоор шууд Forsaken руу явна. Йоо цаас орж шít. Ой ёо. За Forsaken дээр ирээд энэ нэг харуулын самхаг шиг юм байгаа зэ. Ёо. За гарчлаа. Энэ дээр нэг байгаа. За энэ нэгийг дарчаад дараагийнх нь хаана гэлээ? За дараагийнх нь Snow Cap дээр нэг байгаа заяа. Snow Cap нь нэлээд холбоо антэс. За Snow Cap руу ирээд Snow Cap-ийн дээш нь гараад ингэж гараад ийшээ яваад ингэж гараад дахиж ингээд биш энэ биш. Энэ дээр ингэж гараад тийшээ дахиж ингэж яваад тийшээ ингэ гараад ирэн зэ. Ийшээ ингэж гарчаад дахиж ийшээ яваад энд нэг гомдсон гар байгаа зэ. Wilson гинэ. За Wilson дээр очиод Wilson-гийн яг баруун талынхаа гэрлийн чэд ингээ яг нэг байгаа. За энийг дарчаад тэгээд одоо хамгийн сүүлийнхэн дараад боллоо. За тэгээд хамгийн сүүлийн байршил нь болохоор нэг Ancient Isle гэдэг нэг шинэ гарсан арал байгаа шүү дээ. Тэр арал дээр байгаа. Юу л тэр чинь энд байна. За энэ арлын зүүн талд нэг хот байгаа шүү дээ. Хот юм энийг одоо юу гэх юм? Нэг сэн дээр үе газар байгаа зэ. Энэ газараасаа ингэж явах юм бол энд одоо нэг далайн дээрэмчин авдрон голгоо байж байна. Эндээс жоохон дээшлээд яг энд энэ хамгийн сүүлийн товчно. За тэгээд энэ товчиг давчаад буцаж очие. Ингээд нөгөө хүн дээр ирчлээ. За одоо энэ үнтэй ярилцаад энэ та нарт юу гэж хэлж байгааг би яг мэдэхгүй. За тэгээ ярилцсныхаа дараа энэ улаан кристаллаа аваад ингээд 4 кристалл ингээд бүгдээрээ бэлэн болчихсон. За тэгээд энэ дөрвөө эндийн ингээд байршуулад ингээд тавьчихсан юм. За тэгээд дөрвөлнгийн тавьсны дараа энэ доошо та нарт глайдер хэрэг болно заяа. Ер нь тийм тухай глайдерыг авцсан дээр шүү заяа. Тэгээд ийш ингэж үсрээд тэгээд нэг агуу харагдаж байна. Энэ агуугаар ингэж ороод энэ доошо ингэж буугаад
За ингээ манай род тэнд харагдаж байна да. Сая 751. Хьюнс род. Энэ родон дээр хамгийн дээр энчент гэх юм бол миний хувийн бодол шүү заяа. Миний хувийн бодлоор хайстын энчент хамгийн зүгээр гэж бодож байгаа заяа. За энэ удаагийн дугаараар хамт байсан баярлалаа. Лайк болон саб дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзъя.